Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Хамтдаа монгол хэлний хичээлээ хийцгээе. За хүүхдүүд та бүхэн 12 жил гэж мэддэг. Тэгвэл түүнтэй холбоотой хялбар асуултад хариулаарай. 12 жилийн 7 дахь жил юу вэ? Маш хурдан хариулсан гэдэгт итгэлтэй байна. 12 жилийн 7 дахь жил бол морь шүү дээ. Холын газрыг товчлоод байдаг. Хомбон туурайтай морь 7 жилээ хэмээн магтан дуулсан байдаг. За тэгвэл хүүхдүүд та бүхэн морь гэсэн үг орсон түргэн хэллэг хэр олныг мэдэх вэ? Морь гэсэн үг орсон түргэн хэллэг. За бодол оюундаа бодоод зарим нь хэлээд санаж сэтгсэн байх гэдэгт итгэлтэй байна. За багш нь дараах морь гэсэн үг орсон түргэн хэллэгийг та бүхэндээ харуулж байна. Хүүхдүүд та бүхэн эхлээд нэг удаа багшаагаа дагаад уншаарай. Их бор морь баг түргийн хэллэгээ бүгдээрээ 3 удаа түргэн хэлээрэй. Маш түргэн хэлээрэй. За хөвгөлтэй байж магадгүй. За багш нь чадлаараа түргэн хэлхийг хичээе. Их бормоор баг бормоор, их бормоор баг бормоор, их бормоор баг бормоор. За хүүхдүүд та бүхэн ч гэсэн түргэн хэллэгээ 3 удаа түүнээс ч дээш удаа хэлж тоглоорой. За түргэн хэллэгийн мөр тус бүрийн хоорондоо адилхан үгсийг харгалзуулан холбоорой. За бор гэдэг үг адилхан. Харин утгаараач бичигдсэн байдлаараач ялгаатай хоёр үг үлджээ. Их баг. Энэ маань эсрэг утга илэрхийлж байгааг хүүхдүүд та бүхэн сайн мэдж байгаа. За бүгдээрээ үгийн утгыг төсөөлье. Зургийг хараад. За эхний зурагт дараагийн зурагт. За их байж болно бага. Олон цөөн том жижиг гэх мэтээр янз бүрийн эсрэг утгатай үгнүүдийг төсөөлөн бодож болох нэ. За зураг тохирох эсрэг утгатай үгнүүдийг хэлээрэй хүүхдүүдээ. Харандаа, урт, богино. Арслан ба хулгана. Том, жижиг. Заан ба хулгана. Том, жижиг. За бөмбөгнүүд олон, цөөн. За хүүхдүүд та бүхэн амралтын өдрөөрөө эсвэл өдөө гадаа явахдаа ой модонд алхах дуртай. За ой модыг ажиглахад ямар байдаг вүлээ хүүхдүүдээ? Өндөр нам, хөгшин залуу, бүдүүн нарийн, урт богино, том жижиг, саглагар, тачирхан гэх мэтчлэн янз бүрийн моднууд ургасан байдаг. За тэгвэл дараах зүйрц зөвгийг уншаарай. Ойн мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай. Ойн мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай. За та нарын сайн мэдэх урт богино, сайн муу гэсэн эсрэг утгатай үг энэхүү зүйрц зөвгөнд оржээ. Цээжлэн тогтоож аваарай. Одоо бүгдээрээ хөгжилтэй тоглоом тоглоцгоё. За багш нэг үг хэлнэ. Тэр үгийн эсрэг утгатай үгийг олоод үйлдэлээр дүрсэлж үзүүлнэ. Жишээ нь уурлаарай гэвэл та нар эсрэг утгатай үгээр нь дүрсэлж үзүүлнэ. Өөрөөр хэлбэл багш нь уурлаарай гэд хэлэнгүүт та нар инээх нь вэ шүү. За ингээд хүүхдүүдээ амжилт хүсье. Тоглоомоо эхлүүлцгээе. Хүүхдүүдээ бэлэн үү? Суугаарай. Болсон гэдэгт итгэлтэй байна. Унтаарай. Сэрж байгаа дүрийг үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Гараа нуглаарай хүүхдүүдээ. Эсрэг утгатай үг юу байж болох вэ? Гараа ямар нэгэн байдлаар тэнээлгэж үзүүлэх нэ. Гомдоорой. Эсрэг утгатай үг нь баярлах. Баярлсан дүрийг үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Халууцаарай. За даарсан дүрийг үзүүлсэн байх. Нүдээ нээгээрээ. Мэдээж нүдээ анина. Амаа жимигээрээ. Амаа ангайсан байх. Сайн байна. Буулгаарай. Гараа өргөсөн байх. Хурдан алхаарай хүүхдүүдээ. Хурдан алхаарай. Удаан гэжийн алхсан гэж бодож юм байна. За ингээд энэ мэтчлэнгээр гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөд дүүнэртэйгээ үг хэлээд түүний эсрэг утгатай үйлдэлийг нь үгийг нь хэлж тоглож болох юм шүү хүүхдүүдээ. За уншаад тодруулсан үгсийн эсрэг утгатай үгийг олж бичээрэй. Хүүхдүүд гараа тогтмол угаахыг хичээдэг болжээ. Ээжийн хэлсэн үгийг санав. Тал сайхан нутагтай билээ. Өтгөн тараг уух гоё. За өгүүлбэр тодруулсан тогтмол, санав, сайхан, өтгөн гэсэн үгсийн эсрэг утгатай үгийг хүүхдүүд та бүхэн бие даан олж бичээрэй. За хариултаа дараах хуудаснаас тулгаж болох юм шүү хүүхдүүдээ. Эсрэг утгатай үгийг олж үгийн сүлжээг бөглөөрэй. Ичимхий, нэмэх, эрт гэсэн 3 үгний эсрэг утгатай үг хөндлөнгөөр бичигдэх нь байна. Гүнзгий, жаргах, шулуун гэсэн 3 үгний эсрэг утгатай үг нь үгийн сүлжээг бөглөөд зөв хариултыг нь багшаасаа асууж болно. За ингээд хамтдаа байсан хүүхдүүдэд баярлалаа. Түргэн хэллэгээ хэлхийн хажуугаар үгийн эсрэг утгатай үгийн тухай мэдлэгээ давтан баяжуулаарай. Хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.